Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр визуал сэтгэлгээ хичээлийг бид бүхэн судлах болно. Энэхүү хичээл нь оюуны хөгжил 2 дугаар ангийн сурагчгийн 78-аас 87 дугаар хуудсуудад байгаа шүү. Энэхүү хичээлийг сурагчдын анхаарлаа төвлөрүүлэх, ажиглан харах, харьцуулах чадварыг хөгжүүлэх зорилготой. Визуал сэтгэлгээ нь бидний уурах тарих, хэр хөргөн цар хүрээлтэйгээр харж чадж байгаагаар тодорхойлогдно. Бид визуал сэтгэлгээний ажиглан харах, орон зайг баримжаалах, төсөөлөн бодох үйлүүдээр аливаа зүйлсийн утга санааг гүнзгий ойлгож орчлон ертөнцийг илүү ихээр танин мэдэж чаднаа. Визуал нь зураг, дүрс, хараа гэсэн утгатай англи үг юм. Нүдэрэ буюу харах мэдрэхүйгээр хүлээн авч буй мэдээллийг боловсруулж оюун дүгнэлт гаргах үйл явцыг визуал сэтгэлгээ гэнэ. Визуал сэтгэлгээ гэдэгт хараа, орон зай мэдрэмж, орон зайн сэтгэлгээ, зураг, дүрслэлтэй харьцах, төсөөлөн бодох чадвар зэргийг хамруулан ойлгодог. Визуал сэтгэлгээний дасгалуудыг гүйцэтгэхийн тулд анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай байдаг шүү хүүхдүүдээ. Визуал сэтгэлгээ нь ажиглан харах үе, орон зайг баримжаалах үе, төсөөлөн бодох үе гэсэн 3 агуулгад хуваагддаг. Бид бүхний үзэх эхний сэдэв ажиглан харах үе. Визуал сэтгэлгээгээ хөгжүүлэх чухал алхам нь ажиглан харах чадвараа сайжруулах явдал юм. Анхаарлаа төвлөрүүлэн ажиглан харах замаар бид нарийн жижиг юмсыг ч гэсэн анзаарч шинэ зүйлсийг олж хардаг. Ажиглан харах үе агуулгад адилыг олох, алтааг олох гэсэн 2 төрлийн дасгал даалгавруудтай. Дараах дасгалтай ажлуудыг гүйцэтгэн ажиглан харах чадвараа сайжруулаарай. Бодлого номер 1. Адилхан дэлбэтэй 2-1 олоорой. Энэхүү дасгалын мөр бүрийг ажиглан өнгө хэлбэр хэмжээ зэргийг сайтар ажиглаж хооронд нь тулган шалгах замаар бодлогын хариултыг олно. Тэгвэл мөр бүхэнд байгаа цэцгүүд хэд хэддгээр мөрөнд байгаа цэцгүүдтэй өнгө хэлбэр хэмжээгээрээ ижил байна вэ гэдгийг ажиглан харцгаая. Улаан дэлбээгүй инээ байна уу? Өө зүйтэй. 4, 6 дугаар мөрүүдэд байхгүй. Хамгийн ихэнд хасагдах игнээ аль нь вэ? Игнээ бүрт хэдэн дэлбээ байна вэ гэх мэт арга замаар харьцуулан харахад 3 болон 5 дугаар игнэний цэцгүүд адил дэлбээнүүдтэй байна. Цэнхэр цэцэг 4 дэлбээтэй байна. Улбар шар цэцэг 10 дэлбээтэй. Нийл ягаан цэцэг 6 дэлбээтэй. Улаан цэцэг 5 дэлбээтэй. Хөх цэцэг 5 дэлбээтэй. Шар цэцэг 5 дэлбээтэй. Үүгээрээ 3-5 дугаар игнээнүүд ижил учраас зөв хариулт нь байх нэ. Дараагийн бодлого дасгал даалгавар руу орцгоё. Бодлого номер 2. Дараах зургаас адилхан 2 игнээг олоорой. Өмнөх бодлоготой ижил даалгавар учраас бигдаан бодоод багштайгаа хариугаа тулгаарай. Багшийнхтай таарч байна уу? Багш нь 3 болон 5 дугаар игнээ ижил гэж үзлээ. Энэхүү бодлого нь гарын хуруунуудын хөдөлгөөн бүр нь хоорондоо ижил байгаад зөв харж ажиглан олох бодлого байлаа. Амжилттай хайж гүйцэтгсэн хүүхдүүдтэй баяр хүргэе. Далайн 9 дугаар үсний 4-5 дугаар дасгалыг бийдан хийж гүйцэтгээрэй. Алдааг олох бодлого. Доор зурагт зураач ямар алдаанууд гаргасан бэ? Гаргасан алдаануудыг тоочин бичээрэй. Зургийг ажиглан харахад морины төрөх байдлаас юу нүүр байна вэ? Мөн эмээлийн тоног хэрэгслээс дутуу зүйл байна уу гэдгийг ажиглан харъя. Үүнийг ажиглан харахын тулд дараах зүйлсийг зургийг харьцуулан хараарай. Энэхүү зурагтай харьцуулахад морь 4 хөлтэй боловч 5 хөлтэй зурагдсан байна. Мөн морь үхэр сүлтэй биш шүү дээ. Гэтэл үхэр сүлтэй зурагдсан байна. Морины эмээлийн олмон гидсэн доогоороо ороогүй байна. Дараагийн алдаа морины 4 алга
морины дэлэл нь байхгүй байна. Дараагийн алдаа морины чих адууны чих шиг биш. Мөн хойд хөлний борь буруу зурагдсан гэсэн 7 алдаа гарган зурсан байна. Дараагийн бодлого алдааг олох мөн бодлого байна. Доорх зурагт ямар алдаа байгааг олж зураг дээр тэмдэглээрэй. Хүүхдүүдээ тарцаа хүүхэлдэйн киног үзэж байсан уу? Хүүхэлдэйн киногоо эргэн нэг санаарай. Энэхүү кинонд ширэнгэн ойд амьдардаг хүүхдийн тухай гардаг. Тэгвэл энэ зургаас алдаануудыг хамтдаа олцгоё. Эхний алдаа зурагтын ширэнгэн ойд антенн байхгүй шүү дээ. Гэтэл антенн зурагдсан байна. Дараагийн алдаа кактус. Кактус нь ширэнгэд ургадгүй ургамал юм. Мөн энэхүү зурагт нүдний шил зурагдсан байна. Дараагийн алдаа богино өмдний шошго зурагдаж алдаа гаргажээ. Мөн төмөр дэгээ байна. Дараагийн алдаа хөлн дээр наалт зурагдаж энэхүү зурагт алдаануудыг гаргасан байна. Мөн тарцаанд бугуйн цаг зөвлөснээрээ энэ алдаатай зураг байх нэ. За амжилттай ээж үзэгсэн хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн үзэх сэдэв маань орон зайг баримжаалах вэ. Визуал сэтгэлийн нэг бүрдэл хэсэг нь орон зайг баримжаалах чадвар юм аа. Нүд болоод оюун мэлмигээрээ юмсын хэлбэр хэмжээ, орон зай хэмжээг, зүг чиг зэргийг тодорхойлохыг үүнд ойлгоно. Орон зайг баримжаалахад хоёр агуулга үзнэ. Заавраар зурах, лабиринт гэсэн агуулгууд багтана. Заавраар зурах агуулгад маань дараах бодлого өгөгдөжээ. Бодлого номер 1. Зааврын дагуу зурахад ямар үсэг үүсэж байна вэ? Хар цэгээс эхлэн баруун 100 гар тийш дээш доош зураас татах замаар бид бүхэн зураг зурж үсэг үүсгэх ёстой. Нэг нүд дээш. Нэг нүд зүүн. Нэг нүд 3 нүд доош. Нэг нүд баруун. За багшигаа дагаад хийж байгаах тийм ээ. Нэг нүд дээш. За нэг нүд баруун. Нэг нүд доош зураарай. Нэг нүд баруун зураарай. За 3 нүд дээш зураарай. Нэг нүд зүүн зурлаа. Нэг нүд доош. За эхний зэгтэй холбоорой. За ямар үсэг бүтсэн бэ? Энэ үсгийг бүтээлээ. Бүтээсэн үсгээ өнгөөр ялгаж удаарай хүүхдүүдээ. Дараагийн бодлого. Дараах бодлогод ямар тоо үсэж байгааг олоод тодруулж будаарай. Нэг нүд доош зураарай. Хоёр нүд зүүн зураарай. Үүний дараа нэг нүд доош. 3 нүд баруун. 3 нүд дээш зураас зураарай. 2 нүд зүүн зураас зураарай. 1 нүд дээш. 2 нүд баруун. 1 нүд дээш. 3 нүд зүүн. 3 нүд доош зураас зураарай. Эхний зэгтэй холбоорой. За ингэснээр ямар тоо бүтсэн бэ? 5-ын тоо бүтээлээ. Бүтээсэн тоогоо өнгөөр тодруулж удаарай хүүхдүүдээ. За бид бүхний дараагийн сэдэв лабиринт. Эхлэл төгсгөлийг холбосон зөв замыг олох даалгавар бүхий зурагт тааврыг лабиринт гэнэ. Эртний грекийн домогт нэгэн хаан бухан толгой хөлтэй хүн шиг цээжтэй
Минотавр гэдэг мангасыг хорж байхын тулд лабиринт хэмээх төөрдөг байгууламжийг барьсан тухай дурддаг. Эндээс энэ нэр томьёо үүсжээ. За явах чиглэлийг олон сонголттой ээдрээ будлан ихтэй замуудаас зөв сонголт хийн тодорхой газар түрэх замыг олох тасгалыг лабиринт гэдэг. Лабиринт нь нүдэрээ дагуулan харах, орон зайг баримжаалах чадварыг хөгжүүлдэг. Аль үт алюмины үндэснээс эхлэн дээш авирсан бэ? Дараах зурагт хэдэн үт байна вэ? Зүйтэй 4 үт байна. Хэдэн үндэс байна вэ? Алюмины үндэс нь 4 байна. Хаанаас эхэлвэл хэлбэр вэ? Үтс бүрийн замыг ажиглан харцгаая. Улбар шар үтний зам илүү хэлбэр байна. Бусад үтнүүдийн зам нь их тойрон урт замыг туулгаар байна. Бүх үтний замуудыг өөр өнгийн харандаагаар тодруулан зураад үндснээс эхлэн дээш авирсан үтийг олцгоё. Ямар үт байсан бэ? Зүйтэй улбар шар өнгийн үт үндснээсээ эхлэн дээш авирсан байна. Бусад үтнүүд өөрийн замаар явсан байна. За дараагийн лабиринтийн бодлого номер 3. Зөвгийн бол загас бэлэг хинд өгөх вэ? Охин юунд дуртай бүгдээрээ олцгоё. Охины туулах замыг тодруулан зураарай. Юун дээр очиж байна вэ? Зүйтэй. Бэлүүн дээр очиж байна. Тэгвэл бэлэг охинд өгөх ёстой байх нэ. Баавга юунд дуртай болохыг олцгоё. Баавганы замыг тодруулаад бодцгаая бүгдээрээ. Баавганы зам юун дээр очиж байна вэ? Зүйтэй. Зөвгийн балан дээр очиж байна. Зөвгийн балыг тэгвэл баавгаад өгнө. Муур юунд дуртай болохыг олцгоё. Муурны замыг тодруулан зураарай. Юун дээр очиж байна вэ? Зүйтэй. Загсан дээр очиж байна. Тэгвэл загсыг мууранд өгөх ёстой байх нэ. Дараагийн бодлого. Төсөөлөн бодохгүй сэдвтэй хичээл үздэгэ. Төсөөлөн бодохгүй гэдэг нь аливаа нэг зүйлийг оюун санаанд өрсөлдөн бодох буюу оюун тархиараа харах үйл юм аа. Төсөөлөн бодохгүй нь юу залгив, огторгуун бийт, илүү цэцэг гэсэн тус бүрийн дасгал даалгавруудтай. Юу залгив гэсэн хичээл дээр маань дараах бодлого өгдөжээ. Доор хамтад юу залгисан юм бол ямар амьтад байгааг бүгдээрээ олцгоё. Загас, галуу, анааш, могоо байна. Сайн ажиглаж хараад эдгээр амьтад юу залгисныг ажиглан юутай төстэй байгааг бүгдээрээ доорх хариуг бичнэ. Загас хавч залгисан байна. Багшийнхтай таарч байна уу? Галуу алах залгисан байна. Харин анааш зүйтэй далтуу модыг залгижээ. Могой харин сум, хутаг, яс, эртээ чихэр, ширээний чийдэн гэх мэт зүйлсийг бүгднийг нэг дор залгисан байна. Эдгээр багштайгаа хамтран хийж гүйцэтсэн хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн бодлого. Огторгуйн бийт. Дараах дасгал бодлогуудын хувьд өгөгдсөн хоёр биетийг эвлүүлэхэд ямар биет үүсгийг оюун санаандаа төсөөлөн бодоод зөв хөлбөрийг дугуулаарай. Энэхүү хоёр биетийг оюун санаандаа тунгаан бодоход доорх 1, 2, 3 гэсэн хөлбөрийн аль нь байна вэ? Ажиглаарай хүүхдүүдээ. Бодлогыг оюун санаандаа тунгаан бодоход хөлбөр нэгтэй төстэй биет үүсэж байна. За энэхүү бодлогыг бодсон хүүхдүүд маань 85-аас 86 дугаар хуудасны дасгал 2-оос 6 хүртэл бие даан хийж гүйцэтгээрэй. Дараагийн бодлого илүү зэсгийг олох бодлого. Зургийн жижиг хэсгүүдээр их зургийг оюун санаандаа бүтэн болгож төсөөлөөд илүү зэсгийг олж дугуул. Зургийг
жижиг хэсгүүдийг оюун санаандаа эвлүүлж бүтээд зураг болгоход ямар дүрс үүсэж байна вэ? Зүйтэй модон морь үүсэж байна. Илүүд зургийг жижиг хэсэг нь ямар хэсэг байна вэ? Тэгвэл сүүдрвж байна. Ийхүү бид бүхэн оюун санаандаа тухайн зургийг төсөөлөн бодоод илүү зэсгийг олж сурлаа. Иймээс сургачгийн 86-аас 87 дугаар хуудасны дасгал 1-ээс 6 хүртэл биедан хийж гүйцэтгээрэй. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Анхаарал тавьсанд мөн